Сайн байцгаана уу? Хүүхдээ ойлгохын подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд энэ удаа өчтмаа миний бие хөтлөх болно. Ингээд өнөөдрийн дугаарын маань зочноор харилцаа холбооны зохицуулах хорооны хэлтсийн дарга уран чимэг гэгч маань хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг авч ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн подкастта урьж оруулж байгаа та нартай бас баярлалаа. За сүүлийн жилүүдэд ер нь ингээд анзаараад байхад Монгол улс гэхүү Монгол улсын хүүхдүүд одоо манай үеийн өсвөр насны хүүхдүүд донд ер нь сошиал платформ айгүй ашигладаг болсон байна. Тэгээ сүүлд гарсан одоо хэрэг гэхэд л одоо битүү одоо манай үеийн хүүхдүүд ингээд бие бинийгээ дайрч тавшлаад ингээд муухагаар хэлээд идэг. Ер нь Монгол улсад ер нь хичнээн мянган хүмүүс ер нь сошиал платформыг ер нь хэрэглэдэг юм болоо. За ер нь одоо цахим орчин маань сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй дэлхийд бүгдээрээ л хэрэглээ өндөр болж байна те. Дээрээс нь технологи хөгжихийн хэрээр төрөл бүрийн платформуд бий болж байна. Шинэ үеийн платформуд одоо маш хурдан төрж гарч ирдэг боллоо. Тэгээ цахим орчныг ашиглаад бид нар зөвхөн одоо бие биенлүүгээ дайрч давчлах санал бодлоо илэрхийлэхээс гадна зөндөө олон боломжууд байгаа те. Тэгэхээр дараа одоо орчин цагт мэдээж энэ боломжуудыг дагаад бас янз бүрийн эрсдлүүд гарч ирээд байна. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол интернетийг одоо ашиглаад 30 жил болсон байна. Интернет гэдэг нь бий болоод өнөөдрийн байдлаар бол дата репортын гаргасан мэдээллээр Монгол улсаас хамгийн хэрэглэдэг нь Facebook гэдэг платформ 2.7 сая хэрэглэгчтэй байна гэж гарсан байна. За түүний дараа Messenger гэдэг бид нэр Facebook-ийн Messenger платформ байгаа. Тэр бол 2.3 одоо сая хэрэглэгчтэй. Instagram бол 1.2 сая хэрэглэгчтэй гэж гарсан байна. Тэр нь бас бараг Монгол орны маань ихэнх хүмүүс бас Facebook, Instagram хэрэглэдэг болсон байна. За тэгээд томчууд маань ч одоо яг бага насны хүүхдүүд бас сошиал платформ хэрэглэдэг болсон харагдсан сүүлийн үед Instagram дээр янз бүрийн Reel, TikTok дээр бас аягүй бичлэг хийдэг болсон. Тэгээд бага насны хүүхдүүд ер нь ингэж сошиал платформ хэрэглэх нь ер нь зөв үү? Ер нь бас хичнээн мянган хүүхдүүд ер нь хэрэглэдэг байгаа юм болоо. За бид нар 2020 онд судалгаа хийсэн байдгийн. Тэгэхээр тэр судалгаагаар бол бид нар одоо 12-оос дээш насны хүүхдүүдийн хэр хэрэглээтэй байна вэ гэдгийг судалсан. Тэгэхээр хүүхдүүдийн маань судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн маань бол ер нь 80 орчим хувь нь одоо эдгээр платформуудыг бас нэлээд төлхөө хэрэглэж байна гэж гарсан байдаг. Тэгэхээр одоо ер нь бол бид нар бүгдээрээ мэдэн штэ тий одоо Facebook хэд чинь ямар дүрмтэй ажилдаг вэ? Ямар насны хүүхдүүд хэрэглэж болдог вэ? Хэрэглэж болдгоо вэ гэдэг нэг дүрмтэй бүгдээрээ 13-аас дээш настай байж сошиал платформыг хэрэглэж эхлэх наснд байж байдаг. Гэтэл манай судалгаагаар харахад бол 13 нас хүрээгүй одоо 8 нас ялангуяа 10 настай хүүхдүүд төлхөө хэрэглэж эхэлсэн байж байдаг. Түүнээс гадна бүр бага насны одоо 2-3 настай хүүхдүүдэд эцэг эхчүүд маань яаж ийм гэхээр хүүхдэд төр саатуулах зорилгоор ингээд утсаа ашиглуулад ингээд цахим орчинд одоо юу дуртайгаа үзэх боломжийг нэгэд өгсөн. Ялангуяа одоо хүүхдэдтэй гар утсаа төр саатуулах зорилгоор ашиглуулдаг гэхээр нийт одоо судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 45% нэгэд ашиглуулчихдаг. YouTube дээр тавиад өгчдөг гэдэг. Гэтэл нөгөө YouTube дээр ингээд хүүхдүүд дараагийнх нь линкүүд ингээд доотлолтод санал болгоод гаргаад ирэх хүүхд сарамсаргүй байдлаар аль ч юун дээр нь дараад ингээд ямар ч контент үзэх тийм боломжтойгоор ингээд хүүхдүүдэд өгсөн тийм бас тоо баримтууд байна. Миний хувьд гэх юм бол би бол бүр ингээд багасаа бас юм Facebook аккаунттай байсан. За жишээлбэл одоо 7, 8, 9 настайдаа бол миний Facebook-ыг бол би өөрөө хэрэглэдэг байсан. Би бараг тийм аппликейшн байдаг лаач бараг мэддэг байсан. Тэр үед болохоор манай ээж маань аккаунтыг манай хариуцж явдаг байсан. Тэгээд би жоохон том болж ирээд тэгээд TikTok аккаунт өөрөө нэгээд бичлэг хийж эхлэх гэсэн чинь TikTok цаанаас нав бандсан байхгүй юу? 13 нас хүрээгүй байна. Нас нь болоог байгаа болохоор ингээд жоох хөвгт бичлэг хийж болохгүй гээд тэгээд би бараг саяхнаас ер нь өөрөө TikTok хийж эхэлсэн. Тэгээд одоо ч ер нь миний аккаунт дээр ээж маань ер нь давхар хяналттай байдаг. Тэгтээ тэглээгээд миний хувийн нууц руу ерөөсөө халтахгүйгээр зөвөр одоо яг ямар хүмүүстэй найзалж чинь ямар мэдээлэл авч чинь тиймэрхүү зүйлүүд төр ер нь хяналт тавьдаг. Тэгэхээр ер нь миний үеийн хүүхдүүдээс одоо нэлийн Instagram, TikTok, Facebook хэрэглэж байгаа. Тэгэхээр заавал эцэг эхчүүд нь тэгж хараа хяналт ер нь тавих хэрэгтэй байдгүй. Тийм. Тэгэхээр би сая хэллээ те 13 наснаас эхлээд одоо сошиал платформуудыг ашиглаж эхэлдэг. Олон улсдаач тийм дүрм журамтай тэргээр явдаг. Зарим улсууд одоо бүр 16 наснаас эхлээд нэгээд хоёр дүрм гаргаад явж штэ те. За нэгдүгээр. Тэгэхээр бид нар мэдээж 13 нас хүртлээр тэрийг хэрэглэхгүй өөр байдлаар мэдээллийг олж авчих хэрэгтэй байна. За 13-аас 16 наснд яадаг вэ гэхээр одоо платформуд маань өөрөө яаж юм гэхээр 13-аас 16 наснд эцэгхийн хяналтайгаар хэрэглэнэ шүү гэдэг. За эцэгхийн хяналт гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр хүүхдүүдэд одоо ямар хүнтэй найзлуулах юм, ямар группт нэгдэж болох юм болохгүй энэ тэрийг нь эцэг эхчүүд нь зөвшөөрсөн тохиолдолд ордог те. Орой үеийн цагаар одоо унтаж амрах цаг гэдэг одоо оройн 22 цагаас өглөөний
7 цагийн хооронд бол хүүхдүүдийн унтаж амрах ёстой цаг байдаг. Тэр цагт нь бол тухайн платформыг бас одоо хаах, ажилуулахгүй байх. За магадгүй зарим юмнуудыг бол нөгөө найзын хүсэлт ирэх тийм үү. Зарим одоо пост тавьж байгаа постыг нь хүртэл эцэг эхийнхээ зөвшөөрлөөр тавьдаг тийм тохиргоонууд байдаг. Жишээлбэл одоо өнгөрсөн жил бид нар 5 сард Монгол улсад нээлттэй хийсэн одоо Instagram-ийн Meta аккаунт гэдэг тэрийг бол Монгол улсад нэвтрүүлсэн. Тэр нь яадаг вэ гэхээр одоогийн байдлаар зөвхөн Instagram дээр ашиглагдж байгаа гэж танилцуулагдчихсэн. Тэгэхээр тэр нь яадаг вэ гэхээр яг 13-аас 16 насны хүүхдүүдийг teen гэж үзээд тэр насны хүүхдүүд супервайзертайгаа хамт тэрийг хэрэглэхээр байж идэг. Тэр нь орой үеийн цагаар хэрэглэх үгүй юу гэдгийг тохируулсан privacy буюу одоо яг өөрийнхөө нууцлалыг хадгалах тэм тохиргоо нь автоматар хийгддэг. Гэхдээ мэдээж ээж аав нь өөрөө зөвшөөрөх юм бол зарим одоо мэдээллүүдийг нийтэд нээлттэй болгоод ингээд баг багаар юу яагаад нэгээд ингээд явах тийм боломжийг бүрдүүлсэн тийм юу ахгүй систем байхгүй. Тэгэхээр бусад платформуд ч гэсэн адилхан 16 нас хүртэл бол заавал эцэгхийн хяналттай байх ёстой гэдгийг зөвлөдөг. Харин манай эцэг эхчүүдийн нэг нийтлэг гаргах гэдэг алдаа нь юу байдаг вэ гэхээр одоо хүүхдийг хянаж ийн гэхээр за одоо чи ерөөсөө энийг болохгүй. За эсвэл чи энэ цагт хэрэглэхгүй. За чи яг энийг ингээд удаан хэрэглээд байна боль. Тэ одоо намайг түрүүн харахад чи утсаа ингээд үзээд байжсан. Одоо дахиад эргээд харахад чи утсаа үзэж чинь чи хитрхийг хэрэглээд байна гэдэг ингээд мэдрэмжээрээ өөрөө хитрхий хүүхдүүдээ ингээд болохгүй гэдэг ганцхан үгээр хязгаарлах гэдэг. Тэгэхээр энэ маань нөгөө эцэгхийн хяналт биш. Тэгэхээр нэгсэндээ эцэгхийн хяналт гэдэг маань өөрөө юу хэлж ийн вэ гэхээр хүүхдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй, ойлголцох хэрэгтэй. За үнэхээр ингээд интернетээр юу хийж ийн тийм үү? Захин орчныг ашиглаад юу хийж ийн нэгдүгээр тэрийг наацхан гар утсан дээр ингээд нөгөө ямар аппликейшн дээр хэдэн цаг зарцуулав гэдээ гардаг шүү дээ. Тийм тэрийг нь хараад за чи энэ аппликейшн дээр ингээд тичнээн цаг ашиглаж байгаа юм. Өдөртөө утсаа одоо нийтдээ тичнээн цаг ашиглаж байгаа юм байна. Тэгэхээр хоёулаа энийг яагаад ингээд юунд ашиглаад байна? Үнэхээр хэрэгтэй байна уу? Хоёулаа энэ цагаа өөр юмд юунд зарцуулж болох уу гэдгээ хүүхдтэйгээ ярилцаад хүүхдтэйгээ дөрмийн төвчтэй байхгүй. За одоо чи энийг ийм цагт ашиглаад энэ заримдаа үр ашиггүй байгаа бол хоёулаа ийм тохиргоо хийчихье. Дараагийн 7 хоног хэд хоёулаа энэ цагаа ийм болгож бууруулъя. Тэдэн цагаас хойш одоо бүгдээ гэр бүлээрээ интернет ашиглах юм болоод Wi-Fi онцлаачаад амарччихъя. За ширээний одоо нөгөө хоолны ширээний ард суухдаа бүгдээрээ утсаа ингээд өөр газар тавьчаад хоолны ширээний ард сууя. Наацхан гэр бүлийн тим хэвшлүүдээс эцэгхийн хяналт гэдэг юм эхлэх ёстой. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд маань хяналт гэдгийг бас зөвөр ойлгоод зөвөр хэрэгжүүлэхгүйгээсээ болоод хүүхдүүдтэйгээ нөгөө үл ойлголцол үүсдэг, үл итгэлцэл үүсдэг тийм асуудлууд байдаг. Тийм бас тэгэхээр танай ээж бол аягүй сайн зөвөр хүүхдээ зөв чиглүүлээд хянаж байгаа юм байна гэж би ойлгоод байна тийм. Яг би бас ээжтэйгээ ер нь бол яг найз шиг байдаг. Тэгээ таньсаа хэлсэнчлээ ер нь бол шууд ингээд хараа хэл тавьчихна гэж бүх юмыг нь 20 цагтаад ч юм уу шууд одоо ингээд загин зандраад хахаар хүүхдүүдээс магадгүй ээж автаа итгэхий болоод бүр ингээд өөрийнхөө одоо хувийн privacy-г нууцлж ingээс уцаа ингээд код модтой болгоол тий бүх юмудаа ээж автаа хэлэхий болоод бас тэрнийхээ үр дүнд магадгүй бас буруу зүйлд ороо татагдах ч юм уу буруу мэдээлэл давтах бас тиймэрхүү үр дагавруудаас гардаг байх гэж бодож байна. Сүүлийн ер нь бол миний хараад байхад сүүлийн бараг 1-2 жил манай үеийн хүүхдүүд ер нь бол нэлээ их тийм сошиал тиймэрхүү бүлэнд аяга хүртэж байгаа харагдсан. Ер нь бол би ч гэсэн бараг бас өөр хүртдэг. Тэгээ заримдаа ингээд зарим тохиолдолд миний нэрийг оруулаад ингээд ерөөсөө миний хийгээгүй юм хийсэн болгоод ингээд гутаанд оромжлох үйл явдлууд ер нь их гардаг. Гэхдээ энэ болгон дээр ээж манаас давхар нэг хяналт хийж идэг болохоор ер нь бол тиймэрхүү нэг хэсгэлээрээс унаад идэггүй, ээжтэй итгээд бүх юмудаа ярьцдаг болохоороос тэгж нэг хүн дээр тасаад идэггүй. Тэгээд би гэлтгүй ер нь бол бас өөр хүмүүс бас байгаа байх. Тэгээ ер нь ихэнх нь ер нь ээж автагаа бас нэг их ярилцдаг байх. Тэгэхээр ер нь эцэг эхчүүдэд ер нь энэхүү мэдээллийн талаар ер нь яг яаж одоо ойлгуулаад яаж ингэж энэ мэдээллийг илүү сайн хүргэх вэ? Зөв. Яг дөрөвний миний хэлсэн судалгаар манай зохицол хорон сайсан судалгаагаар яасан бэ гэхээр одоо нийт хүүхдүүдийг оруулаад эцэг эхчүүдийг оруулж байгаа шүү дээ. Тэр хүүхдүүдийн эцэг эхчүүдийг. Тэгсэн тэр судалгаанд орсон хүүхдүүдийн 87% нь ингээд би ямар нэгэн хэмжээгээр захим дээрлэхэлтэнд бүртэж байсан. Надад ингээд юм хэцүү үе байсан гэд хариулсан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь бүр эсэргээрээ нөгөө эцэг эхчүүдээс авсан судалгааны нөгөө эцэг эхчүүдийн маань 91% нь манай хүүхэд ямар нэгэн тийм асуудал өртөж байгаагүй. Маш юмд зөрөөтэй тааваз. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яг түрүүний хэлсэнчлэн хүүхдүүд захим дээрлэхэлтэд захим одоо дарамтанд өртснөгөө эцэг эхчүүдэд хэлэхгүй байна. За яагаад хэлэхгүй байна вэ гэдээ үзэхээр эцэг эхчүүд маань хүүхдтэйгээ очиод ээжээ би одоо ингээд нэг ийм асуудал тулгарчлаа. Надад ингээд намайг ингээд захимаар ингээд дээрлэхлээ. Би ингээд захимаар магадгүй хувийн мэдээлэл алдчихлаа гэдэг ингээд асуудалд ороод яваад очихоор
эцэг эхчүүд хамгийн түрүүнд юу гэж ойлгож хүлээж авдаг вэ гэхээр за тэр би чамайг хэлсэн. Би чамд сануулсан. Чамайг цахим одоо энэ утсаа болио гэдэг хаа чи ингэж оролцсоор нагаад энд хүрчлээ гэдэг. Хүүхдээ буруутгах хандлагатай байгаа гэдэг. Тэгэхээр энийг эцэг эхчүүдэд маш сайн ойлгох хэрэгтэй. Ягаад тэгэхээр нэгэнт одоо ийм асуудал үүссэн бол хизээч хүүхдэд ямар ч асуудал үүсэж болно тийм үү. Тэгэхээр нэгэнт ийм асуудал үүссэн бол хүүхэд нь эцэг эхтэй нээлттэй хэлэхэд үүд хаалган дандаа нээлттэй байх хэрэгтэй. Эцсийн одоо хүүхэд маань ч гэсэн аюулгүй баймаар энэ эцэг эхчүүд маань ч гэсэн хүүхдээ аюулгүй байлгамаар энэ тий. Гэтэл нөгөө хүүхдээ маань одоо аюулгүй байдал өгтөгчөөд хаад хүүхэд маань эцэг эхтэй хэлж чадахгүй тийм нөхцөлтэй байна гэдэг аюулгүй харамсалтай байхгүй юу. Тийм болохоор эцэг эхчүүдтэй хандаж зөвлөхөд ерөөсөө хизээч байсан хүүхдийн асуудлыг сонсоод хүүхдээ буруутгахгүйгээр ард шийдлээ зөв олгохын тулд ингэж нөгөө хамтрагч нь найз нь итгэлтэй хүн нь байх хэрэгтэй гэдэг дээр нь бид нэр маш их зөвлөдөг. Дээрээс нь одоо цагдаагийн байгууллага, за төрийн бас байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтраад аянууд зөндөө маш их хийжсэн. Одоо жишээлбэл өмнө нь бид нар найз бая ингээд хийжсэн, өнгөрсөн жил амлын аян гэж хийжсэн тий. Ингээд нөгөө жил жилдээ аянуудаа хийгээд тэрүүгээрээ олон нийтэд зориулсан мэдээлэлээ өгöd ажилладаг. Би ч гэсэн бас ер нь үеийнхээ хүүхдүүдэд болон одоо надаас доош хүүхдүүд намайг сонсож байгаа шүү дээ. Тэр хүүхдүүдээс зориулаад ер нь аянуудад нь бас байнга оролцдог. За. Өөрийн биеэр дандаа оролцдог. Манай найзууд маань, манай ангийнхан, манай сургууль маань ер нь аянуудад оролцдог. Зураг авалтанд ордог ч юм уу, би биендээ тэр мэдээллийг түгээдэг ч юм уу. Гэхдээ ер нь бол хүмүүс ингээд одоо иймэрхүү захим одоо гэмтэргийн асуудал гарлаа гэж бодоход ер нь хүүхдэл буруутгаад идэв юм шүү дээ. Тэгж яхад ер нь цаанаас хүүхдүүдийг одоо ингээ хамгаалахын тулд ийм олон бас аян, ийм олон ажлуудаас хэрэгжиж явж байгааг ер нь нэг их мэдээд байдаг юм шиг санагдлаа. Тэгэхээр эдгээр аян, эдгээр одоо тэр сайт, вебсайт шүү дээ. Тэднүүсийг ер нь яаж таниулах вэ ер нь эцэг эхчүүд? За эцэг эхчүүдийг бид нэр сургалтуудаараа таниулж, дээрээс нь хэвлэл мэдээллийн байгууллагуудаа бас өсөлт өгөөд энэ вебсайт болоод бидний гаргаж байгаа юунуудыг контентуудыг олон нийтэд түгээгээд өгөөч гэдэг хүсэл тавиад явдаг. Жишээлбэл одоо би өмнө хэлжсэн те олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан хүүхдүүдэд зориулсан багц хичээлийг одоо манай телевизүүд ингээд хүүхдүүдийн нэвтрүүлгийн дундуур гаргадаг Санго гэж та нар хэрэг харж исэн бол хувийн мэдээлэлтэй хамгааллын Санготой хамт гэдэг ингээд ийм богино 5 видео үе явдаг. Дээрээс нь сая бид нэр дөнгөж сая хэлсэн 23 багц модуль гэдгсэн те тэр 23 багц модулын хичээлийг яг өчигдөр бид нар нөгөө олон нийтэд түгээх талуудад төлөөлөг өгөх арга хэмжээгээ хэлээ л дээ. Тэгэхээр тэр арга хэмжээнд дээр маань төрийн байгууллагууд оролцсон. Жишээл боловсролын яам, боловсролын ерөнхий газар. Энэ газрууд маань бүх сургуулиудад одоо бидний боловсруулсан контентуудыг хүргээд багш нартай хамтарч ажиллана. За гэр бүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яам, гэр бүл хүүхдийн хөгжлийн ерөнхий газар тэр агентлаг маань бас хамтраад өөрснийхөө сувгаар явуулж байгаа хичээл арга хэмжээнүүдэд оруулж байна. За манай цахим хөгжлийн инновац харилцаа холбооны яам, төрийн захим үйлчилгээний зохицуулалтын газар, Монгол академи гэдэг байгаа. Тэд нар маань бас өөрснийхөө хийж байгаа одоо сургалт арга хэмжээнүүдтэй энэ контентыг ашиглаад явах боломжтой гэж бид нар ингээд өчтөр хүлээлгэж өгсөн. Түүнээс гадна манай хувийн хвшлээс өчтөр хүлээж авсан. Тэр маань хаанах байгаа вэ гэхээр жишээлбэл одоо нөгөө IPTV үйлчилгээ эрхлэгчид бид нар ярьдаг. Дээрээс нөгөө олон сувгийн аппликейшнүүд үүдэг те. Тэгэхээр Mobinet компани гэдэг чинь Vu application дээрээ Unitel Univision компани гэдэг чинь одоо Univision IPTV-гийн видео сан дээр болоод одоо Look TV гэдэг аппликейшн дээр Sky Media болохоор Sky Media дээр ингээд байршуулнаа гэдэг ингээд бидний видео контентуудыг хүлээж авч байгаа. Тэгэхээр бид нар маань удахгүй өөрснийхөө платформуд дээрээ тавиад бас олон нийтэд хүрэх байхаа гэж найдаж байна. За эцэг эхчүүд маань хүүхдийгээ цахим орчинд энийг болно, энийг болохгүй гэдгийг хэлэхээс гадна өөрөөсөө хамгийн гол нь чадвартай байх хэрэгтэй байгаа. Одоо өнгөрсөн жил бид нэр орон нутгаар яваад хүүхдүүдэд сургалт аваад явж хаад бас нэг хүүхдүүдийн дунд яригдсан асуудал маань юу байсан бэ гэхээр аав ээж маань өөрөө банкны аккаунт руу орж чаддаггүй. Аав ээж маань өөрөө нөгөө банк ашиглаад хүмүүс рүү гүйлгээ хийж чадахгүй надаас тусламж гуйдаг. Тэр байтугай нөгөө бүр танхим сууж байгаа ингээд 300 гаруй хүүхдүүдийн дундаас аав ээжийнхээ Facebook аккаунтыг мэдгүй гэхэд ингээд талаас илүү 70% нь гараар өгч байгаа. Тэр маань өөрөө юу хэлж ийм нөгөө хүүхдээ хянах гэдэг, хүүхдтэй зөвлөх гэдэг, хүүхдээ чиглүүлэх гэдэг аав ээж маань өөртөө чадвар төлмөг байна гэдгийг харуулдаг. Тэгэхээр аав ээжүүд маань хандаж хэлэхэд одоо дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан цахим иргэншилд хүнд зайлшгүй байх шаардлагатай 8 чадвар гэдээ байж байгаа. Тэгэхээр аав ээж маань өөрснөө цахим одоо ур чадвараа хамгийн түрүүнд сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ 8 чадварт маань юу орж ийнэ гэхээр хамгийн нэгдүгээрт одоо digital citizen identity тэгээд одоо хүн өөрийгөө цахим орчинд таниулахдаа өөртөө аюулгүй байдлаар яаж таниулах вэ?
одоо би өөрөө уран чимэг гэдгийг цахим орчинд таниулахын тулд өөрийгөө аюулгүй байдлаар таниулах хэрэгтэй тийм үү. За хоёрдугаар чадвар нь бол хувийн мэдээллийнхаа менежментийг хийж чаддаг байх. Аль аппликейшн дээр аль хэсэг дээр би хувийн мэдээлэл оруулж болох юм, аль хэсэг дээр хувийн мэдээлэл оруулж болохгүй юм. Тэр одоо аппликейшнгийнхаа нөхцлүүдийг сайн танилцсан байх хэрэгтэй. Өөрийнхөө хувийн мэдээллийг хамгаалж чадахгүй байгаа хүн чинь хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалж чадахгүй шүү дээ. Энэ менежментийн чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй байгаа. За 3 дугаарх нь бол цахим орчинд тавигдсан мэдээлэл болгон дээр битгий ингээд нөгөө савлаачи эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дуурайл болох хэвээр. Эцэг эхчүүд өөрсдөө цахим орчинд тавигдсан мэдээллийг өө эн чинь биш вэ, эн чинь тэр биш мөн байна гэдэг ингээд худлаа үнэн нь мэддэхгүй мэдээллийг олон нийтэд шеэрлээд юм эсвэл тэрний доотлолт ингээд комент бичээд байгаа нь өөрөө хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл. Тэгэхээр эцэг эхчүүд маань ч тэр хүүхдүүд маань ч тэр нөгөө critical thinking буюу ямиг одоо үнэн зөв бодол буруу гэдгийг нь баттай их сурвалжаас харж иж тэрийгэ цааш нь түгээгээч гэдэг тэр чадвар хүнд зайлшгүй байх хэрэгтэй чадварт орж байгаа. За дөрөвдүгээр чадвар нь юу байгаа вэ гэхээр одоо хүмүүс цахим орчинд нэгэнт юм бичиж байгаа, цахим орчинд нэгэнт харилцаж байгаа бол digital footprint гэдэг ингээд үүсчихэд тэрийгээ бас мэдрэх хэрэгтэй байгаа. Тэр маань одоо бусад улсуудад жишээ болоод гарч ирж байна. Одоо жишээлбэл нөгөө цахим орчинд би нэгэ дэрлэгсэн бол их сургуульд орч чадахгүй байна гэдэг. Тэгэнгүүт одоо жишээл визний ингээд мэдүүлэг өгсөн байхад тухайн хүний сүүлийн хэдэн жилийн цахим орчных нь улмөрийг харж байна. Тэгээд улмөрийг нь хараад энэ хүн үнэхээр одоо буруу үлгэр дуурайл үзүүлж исэн, бусдыг дээрлэгчсэн бол одоо ажилд ороход ч гэсэн татгалзаж байгаа тийм хариу авчин. Тэгэхээр энэ бол дараагийн одоо захим мэргэжлийн үед зайлшгүй байх ёстой чадвар, мэдэх ёстой зүйл гэж харсан. За тэгэхээр digital empathy гэдэг тийм бид нар захим орчинд ч гэсэн бусдад сайн сайхан мэдээллийг өгөн бусдтай илдэг харилцах, бусдыг одоо нөгөө хүндэлж харилцах тэр харилцааг бол бас эзэмшсэн байх хэрэгтэй. Энийг эцэг эхчүүд маань ч тэр хүүхдүүд маань ч гэсэн анхаарах хэрэгтэй. За дараагийн бас нэг гол том асуудал юу вэ гэхээр cyber security management гэдэг тийм. Кибер халдлагад яавал өртөхгүй байх вэ? Кибер халдлагаас яаж өрсөн сэргийлэх? Хэрэг өртөж хэмээн би ямар арга хэмжээ авах вэ гэдэг мэдлэг мэдээлэл ур чадварыг бол эзэмшсэн байх хэрэгтэй гэдэг ийм юу яаж байгаа. За 7 дугаар чадвар бол одоо саяны бидний ярьсан нөгөө cyber bully management гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг хэн нэгэн маань за эсвэл би өөрөө цахим одоо дээрлэхэлтэд өртлөө гэхэд ямар менеж хийх вэ? Эцэг эхчүүд маань хүүхэд нь өтсөн бол яах вэ? Хүүхдээ шууд загнахгүй сэтгэл санааг нь дэмжиж яаж зөв тийшин чиглүүлээд хэнд хандаад яаж тэрийг арилгах вэ те? Тэр ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй гэдэг асуудал байгаа. За хамгийн сүүлийн 8 дахь жишээ маань бол нөгөө screen time. Угаасаа screen time чинь бага наснаас ахуулаад хүн хэдэн хугацаанд хэрэглэх ёстой вэ? За screen time-ийнхаа нөгөө менежментийг чадж байгаа хүн маань цагийн менежмент угаасаа хамгийн чухал асуудал байдаг тийм. Хүн өөрөө 24 цагт байгаа цагаа юунд хэрхэн яаж зарцуулах вэ гэдгийг чинь нэгэн хэсэг screen time маань бас амьдралын бүхэл менежментийн асуудал маш чухал байна гэдэг энэ 8 чадварыг дэлхийн эдийн засгийн форумаас зайлшгүй байх ёстой чадвар гэж заасан. Тэгэхээр энийг хүүхдүүд маань ч тэр эцэг эхчүүд маань ч тэр зайлшгүй эзэмшээд чадвартай болох дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй л эцэг эхчүүд маань заримдаа би энийг чадахгүй, би захимыг мэдэхгүй, би энэ платформыг мэдэхгүй гэдээ өөрөөсөө ингээд холдуулах гэдэг. Тэгэхээр нэгэнт хүүхэд маань өөрөө шинэ платформыг туршаад, шинэ платформыг ашиглаад явж байгаа бол тэрийг эцэг эхчүүд хүүхдүүдтэйг хамт сониучрхан үзээд энэ дээр би ямар менеж хийх ёстой вэ гэдгийг ойлгодог байх нь чухал. Маш их баярлалаа. Бидний эрхийг ингэж хамгаалаад биднийг бас сошиал медианаас хамгаалж байгаад маш их баярлалаа. Та бас их олон хүмүүсийн мэдээд идэггүй олон мэдээлэл олон гой баян одоо тий гоё вебсайтуудыг бас бидэнд зааж өглөө. Тэгээд өнөөдөр бас надтай ярилцсан маш их баярлалаа. Энэ миний хөтөлсөн анхны подкаст байлаа. Жага сандардаг юм байна. Анхны гэхдээ бас яг юм хүмүүс хэрэгтэй маш гоё мэдээллийг бас ингэж олгосондоо маш их баяртай. Танд ярилцсанд бол бүр их баяртай. Тэгээд ярилцсанд маш их баярлалаа хичээ. За баярлалаа. Ингээд чамд цааш нь өшөөх амжилт хүсье. Тэгээд бас сурлагуудаа амжилт хүсье. Баярлалаа. За манай дараагийн зочин маань кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөгч цагдаагийн Ахмад Баясгалан ах маань байгаа. Тэгээд бидний урилгыг авч ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Подкастэнд оролцуулж чад бас баярлалаа. Маш их баярлалаа. За ер нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрыг хүмүүс ер нь төдийлөн сайн мэдээд байдаг хүмүүс мэддэг. Ер нь төлөвлөгөө ямар хуу хэрэгүүд дээр ер нь яаж ажилладаг юм бэ? За манай кибер гэмтэртэй тэмцэх газар гэдэг маань за дотроо бүтцийн 5 хилцтэй гэсэн. Энэ 5 хилцс маань тус бүртээ өөр өөр чиглэл одоо яг үйл ажиллагааны чиглэл нь өөр гэсэн. Одоо жишээ нь эрүүгийн цагтын хилцс гэдэг маань цахим орчинд үйлдвэж байгаа гэмтэргийг гүйцэтгэх ажлын шуумаар илрүүлэх эзэн холбогдогч чинь тогтоох чиглэлээр ажиллагаа явуулдаг бол за мөрдөн шалах хилцс уу яг миний
харилцагддаг хэлсэн маань. За эзэн холбогдогч нь тогтоогдсон гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад тухайн гэмт этгээдийн яллах болон цагаатгах нөхцөл байдлыг бэхжүүлж хэргийн бүрдлийг хангаж цааш прокуратурын байгууллагаар шийдвэрлэдэг юм хэлц байгаа. За мөн дээрээс нь тоон улмаар хөдөлгөх хэлц гэдэг маань одоо энэ цахим орчинд үйлдэгдсэн гэмтрийн цаад өгөгдөл цаад промпт буюу тоон улмаарыг илрүүлэх, бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За энэ хэлцэд маань одоо юу гэдгийг цагдаа гэхээс илүү IT инженер, IT архитектууд мэргэжлийн IT-ээр ажилладаг гэсэн. За дөрөвдүгээрт нь одоо энэ цахим мэдээлэл дүн шинжилгээний хэлц гэж байна. Энэ хэлц маань одоо цахим орчинд явж байгаа өрнөл одоо мониторинг хийж ажилладаг тухайн цахим орчинд явж байгаа хууль бус мэдээллийг харилцаа холбоонд зохицуулахаар одоо хамтарч хандлт тархалтын зогсоох чиглэлээр үйл ажиллагаа болдог гэсэн. За 5 дугаарт нь кибер гэмт хэрэгтэд тэмцэх төв буюу цахим халдлага залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлцэж байгаа. Энэ хэлц маань яаж үйл ажиллагаа болдог гэхээр за Монгол улс төвөл ажиллагаа явуулж байгаа 12 арилжааны банктай хамтарч тухайн арилжааны банкуудын ажилчдантай хамтарч иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр үйл ажиллагаа болдог. За юу гэдэг энгийнээр хэлэх юм бол би өнөөдөр охирсон гэдэг мэдээ цагдаа байгууллага дуудлага мэдээлэл өгөх юм бол одоо юу гэдэг би тэд дугаартай данс руу тэдэн дөрөв шилжүүлсэгээ цагдаа байгууллага дуудлага мэдээлэл өгөх юм бол тэр дансанд миний шилжүүлсэн мөнгө байгаа бол түүний одоо юу гэдэг цааш шилжихгүй нөхцөл байдал зарцаах чиглэлээр үйл ажиллагаа явуулж одоо миний охирсон мөнгийг буцааж төлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм таван хэлцтэй гэсэн. Тэгэхээр ерөн сүүлийн жилүүдэд сошиал платформ ер нь Монгол улсад аягүй хөгжиж байна. Жил болгон олон хэрэглэгчид нэмэгдэж байна. Тэгэхээр цахим орчинд ер нь үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдал нь ер нь ямар хөө юм бэ? Ер нь ямар гэмт хэрэгүүд ер нь их үед юм бэ? За яг нэг Монгол улсад цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг маань нэг COVID-19 үе сар тахлын өрөөнд ерөөхдөө энэ гэмт хэрэг бол дийлэгтэй их хурдцаар өссөн гэсэн. За яг энэ цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бараг 80-аас илүү хувийн зайлах гэмт хэрэг бол зайлах гэмт хэрэг бол одоо эзэлж байгаа гэсэн. За бусад төрлийн гэмт хэрэг буюу одоо мөрөдөд тоглоом зохион байгуулах садар самуун дуруу татах хэнийг нэр төр талдах ч гэдэг юм. Энэ хүү гэмт хэргүүд маань үлдсэн хувийг бол эзэлж байгаа. За ерөнхийдөө цахим орчинд явж байгаа гэмт хэрэг маань дийлэнхтэй л зайлах төрлийн гэмт хэрэг. Ямар зайлах юм? Одоо ямар зайллаад байна? 1990 ч гэдэг юм уу 2000-аад онд хин нэг зайлахтаа ингэж зайлдаг байсан. Одоо тийм нотротоор гэрээ идэг те. Заавал хоёлоо одоо нүүр тулж уулздаг. Face to face буюу нүүр тулж уулзчихиж одоо энэ байрыг би чамд худалдан борлуулна гэсэн гэрээ ээж зайлдаг байсан бол одоо тэр үйл ажиллагаа маань ерөөсө бүгд дэлгэцэн цаас болчихсон. Одоо цахим орчны ард хэн гэдэг хүн байгаа гэдгийг мэддэггүйгээр ирээд өөрийнхөө мэдээлэл буюу хувийн мэдээлэл өгж болж байна. Эсвэл өөрийнхөө тийм эд хөрөнгийг өгж болж байна. Мөнгөө шилжүүлж байна. Энэ байдлаар зайлуулж байгаа гэсэн. Одоо хамгийн нөгөөний KFC бодит жишээ нь бол KFC пицца шүү дээ. Бараа бүтээгдэхүүн 40% хямдралтай. Тэгэхэд иргэд маань урдаас бэлтгэсэн хуурамч аккаунт линк холбоос дээр дарж бараа бүтээгдэхүүн захиалж байгаа мэд сэтгэл төрж өөрийнхөө интернет банкны нууц үг төвлөрийн нууц үгийг алдаж байгаа. За улмаар тэр интернет банкаар нь дамжуулан одоо иргэдэд нэг тэтгэврийн зээл, цалингийн зээл, дансан дуу бүх мөнгөнд хооцолж авч байгаа энэ гэмтрэг бол бүтгэж байгаа эсвэл үед. Тэгэд яг цахим орчинд үйлдэгч байгаа гэмтрэг маань өөрөө цаг үед байгаа л ховсон өөрчлөгдчихдөг гэсэн. Одоо жишээ нь өвөл зудтай өвөл гэж ярьдаг шүү дээ. Зудтай өвөлд одоо юу гэдэг хөдөө малчдад юу хэрэгтэй байдаг вэ? Өвс хэрэгтэй байдаг. Тэр өвсийг ямар хүмүүс авч ирэх малчин хүмүүс тэгээд тэр өвсийг нийгэмд байгаа зах зээлийн үнээс хямд төсөр хямд үнээр тавьж чадна хүмүүс олноор бодлож авах жишээ нь шүү. Тэр маань өөрөө залилан байдаг шүү дээ. Тиймэрхүү байдлаар маш их ховсч өөрчлөгдөж явдаг гэсэн. Жил болгоо ер нь сошиал платформудад ер нь хэрэглэгчид нэмэгдэх тусам хүүхдүүдийн бас хэрэглээ айгүй ихсэн санагдсан. Тэгэхээр цахим орчинд ер нь хүүхдүүд гэмт хэрэгт өртөж хохирч байгаа ер нь одоо тиймэрхүү тохиолдлууд ер нь байгаа юм. Сайн уу харилцаа холбооны зохицол хорооны хэлсэн дараа маань хэлсэн шүү дээ. Хүүхдүүдийн 87% нь одоо цахим орчинд ямар нэгэн хууль зүйлд өртөж ийсэн. Тэгсэн чинь 91 эцэгчүүд 91% манай хүүхд бол тийм зүйл өртөж байгаагүй гэсэн судалгаа гаргасан гэдэг шүү дээ. Тэр нь болохоор одоо юу гэдэг юм аав ээж хүүхдүүдийн амьд харилцаа нь ер нь жонсол болсон. За мөн дээрээс нь цахим орчинд хүүхдүүд ямар чиглэлээр өртөж байгаа нэгээр одоо ерөөсөө л нэг үл таних аккаунттай харилцдаг.
тухайн аккаунтын цаана хин гэж хүн байгааг мэдгүйгээр одоо юу гэдэг нь тэр аккаунтыг хин юу гэж нээж болно. Одоо жишээ нь би өөрөө одоо юу гэдэг нь болд баяр мач гэх юм уу тиймэрхүү нэртэй өөр охины зураг тавиад аккаунт дээр зураг тавиад бус нөхдүүдтэй харилцаагаа үүсэхгүй. За мөн дээрээс нь тэгээд тухайн аккаунттай удаан хугацааны турш харилцдаг те. За grooming буюу итгэлийн олж авдаг те. Тухайн итгэлийн олж авснараа тухайн охтуудаасаа зүүн зураг дурс бичлэгийг авдаг тохиолдол маш их байна. За тэгээд жишээд одоо ярих юм бол яг миний биеийг өнгөрсөн онд 2025 онд яг энэ төрлийн гэдрийг шалгаад шүүгөр шийдвэлсэн. Тэрэн дээр нийтдээ бараг 100 гаруй охтуудтай харилцсан охтууд ч модон шалгах ажиллагаа явуулсан тохиолдол хүртэл байна. Яг энэ төрлийн гэмтрүүдээр маш тийм сэтгэл өвдгмөр кейсүүд бас маш олон байна. Гэхдээ энийг одоо юу гэдэг олон нийтэд ил болгох зөө зөксөхгүй байх гэсэн. Тэгэхээр сая он гарснаас хойш ер нь иймэрхүү төрлийн гэмт хэрэгт тохирсон хүүхдүүд ер нь байгаа юм. За яг 2026 он гарснаас шинэ хүү төрлийн гэмт хэрэг тохирсон одоо юу гэдэг. Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн мэдээлэлээр нийт 38 хүүхэд ч мэдээлэл орсон байлээ. За тухайн хүүхдүүдээс 38 хүүхдүүдээс 27 хүүхэд нь эмэгтэй хүүхэд. За 11 нь эрэгтэй хүүхдүүд гэсэн нэг хөөсөр нь ангилж үзсэн юм байгаа гэсэн. Тэгэхээр энэ он гараад ер нь 38 хүүхэд тохирсон гэж шүү дээ. Тэгэхээр эдгээр 38 хүүхэд ер нь яг ямар гэмт хэрэгт тохирсон одоо тий цахим орчин дээр ямар гэмт хэрэгт. За тухайн хүүхдүүд маань ерөөхдөө цахим орчин тэнэгнээс садар самаа агуулгах бүхий зураг бичлэг дүрс авсан л хүүхдүүд цагдаагийн байгууллагт мэдээлэл өгсөн гэж бүртгэгдсэн. Одоо юу гэдэг хүүхдүүдийн маань нэг сэтгэл зүйн онцлог гэж юм байт юм байл. Тэр нь яадаг вэ гэхээр би чиний энэ үйл явдлыг чиний ингэсэн ингэж харилцснаа чи би нийтэд ил болгоно. Сурвалж групп дээр тавина, эцэг хичээлнэ, сурвалж багш хэлнэ гэсэн нэг гэмтдгээд энэ нэг дарамт шалт байгаа шүү дээ. Энд шууд 100% итгэждэг. За чи 1000 цагдаад өргөдөл гаргаад явсан ч гэсэн надад энэ чинь байгаа гэдэг зүйлийг болдог гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг цагдаагийн байгууллага гэдэг маань өөрөө энэ хүүхд огцсон асуудлаар нэн тэр хүнд тавьж үйл ажиллагаа болдог. Мөн дээрээс нь тухайн мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны нууц буюу тухайн мэдээллийг мөрдөгч мэднэ. За тухайн хүүхд мэдж чам. За тухайн хүүхдийн эцэг прокурор гэдэг энэ хүмүүс яг тухайн хэрэгтэй танилцах эрх бүхий субъектүүд байдаг гэсэн. Тэгэхээр тухайн зүйлийг цагдаагийн байгууллага өөрөө хуулиараач тэр хувийн ухамсараараач тэр одоо үүд цээжиндээ хадгалж авдаг гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг охирогч хүүхдүүд маань одоо юу би цагдаад мэдгэцснээр мэдээлэл алдчихсан гэсэн эрсдлээс ер нь бол хайхаа болох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ер нь мэдээлсэн л 38 байгууллагаас мэдээллийг мэдээлсэн л охирж байгаа хүүхдүүдээс ил болсон л тэд болохоос цааш 1000 байх үүсэхгүй тийм харамсалтай байхгүй. Одоо би ингээл жишээлбэл за Facebook дээр нэг шинэ найзтай боллоо. За тэр найзтайгаа ингээд чатлал аягүй гой татна одоо ингээд хоорондын бонд үсгэж яжсэн чинь гинт одоо хэрвээ яг тиймэрхүү төрлийн зураг бичлэг ирэх юм бол бүр ингээд хүн шоконд ороод тэгээд одоо би тиймэрхүү байдалд одоо хэрвээ орлоо гэж бодоход би хамгийн түрүүнд цагдаагийн газар одоо кибер гэмтэрхтэй тэмцэх газар хандах хэрэгтэй юм тийм үү? Ер нь яаж ийм гэмтэрээс урьдчилан сэргийлэх вэ? За тухайн гэмтрээс урьдчилан сэргийлэхийн тулд одоо юу гэдэг өөрийнхөө таньдаг л хүнээс ирсэн найз хүсэлтийг хүлээж авах хэрэгтэй. Одоо Facebook-ийг одоо юу гэдэг гэр бүл гэж үзэх юм бол тухайн гэр бүлийн гишүүдээ ч өөрөө сонгож байгаа гэсэн. Тухайн дэрийг одоо маш цензуртэй сайн нэгтэлж шалгаж авах хэрэгтэй. Одоо тийм үнэхээр одоо сайн таньдаг найз нөхөд байвал аав нөхөөс хэн нэг юм танихгүй ямар ч гой зурагтай ямар ч гой дүрс бичлэгтэй хүн байсан ч гэсэн тэрийг заавал нэгтэлж шалгаж энэ хаягны цаана ямар ч хүн байж болно шүү. Тэгэхээр одоо юу гэдэг хин одоо юу гэдэг дэлгэцийн цаана байгаа хүмүүсийг бид нар хинбэ гэдгийг таньж мэдэх боломжгүй гэсэн. Тэгэхээр тэрийгэл сайн маш тайм шүүлтүрээ маш өндөр тавих хэрэгтэй гэсэн. Тэгжиж энэ гэмтрээс урьдчилан сэргийлэх бол бүрэн боломжтой. Тэгвэл за бид нар тэгвэл одоо Facebook дээр юм хяналт тавилаач тий. За магадгүй эцэг эхчүүд тэгвэл хүүхдээ яаж юм гэмтрээс ер нь урьдчилан сэргийлэх үү? За эцэг эхчүүдийн хувьд бол за ерөөхдөө яг энэ төрлийн гэмтрийг тохирсон эцэг эхчүүдтэй би бол нэг хэд одоо өмнө нь уулзч ийсэн. За дугаар эцэг эхчүүдээс би юу асуужсан бэ гэхээр та хүүхдийнхээ захим хэрэглээнд яаж хяналт тавьдаг вэ? Та надад харуулаач гэж би хэлчихсэн. Тэгэхэд бол за би гар утсыг хүлээж авт юм аа. За би тэгээд энэ аппликейшнуудыг үздэг. Facebook-ыг үздэг, Instagram-ыг үздэг, Messenger-ыг үздэг. За тэгээд өөр юм үздэг вэ?
За хэрвээ таны хүүхдийн гар утсан дээр одоо юу гэдэг дэлгэцээс хайдалцсан буюу нуусаа аппликейшн та яаж гаргаж ирэх вэ гэсэн чинь эгчин тэрийг мэдэхгүй ахын тэрийг мэдэхгүй. За тэгээд босод өөр төрлийн одоо юу гэдэг өсвөр насны хүүхдүүд хэрэглэдэг лайк гэж гэдэг юм уу тийм тэр ОМ гэдэг аппликейшнүүд байдаг. Тэрийг гар утсан дээр нь байсаар ордоггүй гэсэн. Та энэ аппликейшнийг мэдгүй. Мэдгүй би мэдгүй учраас ордоггүй гэсэн хариултууд бол ер нь дэлгэцтэй хэлж ирсэн. Тэгэхээр одоо юу гэдэг эцэг эхчүүд өөрсдөө одоо юу гэдэг тэр хүүхдүүд ямар аппликейшн хэрэглэж чинь тэр аппликейшн яг ямар учиртай яг яах зориулттай аппликейшн гэдгийг өөрсдөө хэлж таньж мэдчихэд дараа нь тухайн зүйлсүүдийг ер нь хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй. За чи энэ аппликейшнийг татсан байна. За чи энэ чинь ингэдэг аппликейшн шүү дээ. За чи энэгээр яах гэсэн байдлаар харилцсан ярилцж одоо юу гэдэг найз нөхдийн мэт харилцаж хүүхдүүд эцэг ихтэй одоо юу гэдэг үннээ ярих гэдэг тийм цааш тодлох шаардлагагүй болох тийм тэрхүү одоо итгэлцлийг бий болгох хэрэгтэй гэсэн зүйл бол би анзаарчихсан. Магадгүй бас нөгөө нэг зарим эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ баг зэрэг жоохон буруу ярилцаад буруу ойлгуулад яг л нөгөө нэг өөрхөндөө хувийн орон зайд нь халтаал чи ингэж болохгүй тэгэж болохгүй гэдэг бас хүүхдүүдээс итгэхгүй магадгүй зарим аппликейшнтай ингээ хайдалцдаг ч гэсэн байж байгаа тийм. Тэгэл нөгөө нэг хайдалсан аппликейшнд гаргаж чадахгүй байна гэдэг чинь одоо юу гэдэг тэр эцгийн хараа хяналт бол тэг хөвл гэсэн үг байхгүй. Тэрийг хэрвээ гаргаж ирэх за мөн дээрээс нөгөө parent control гэж байна шүү дээ. Тухайн зүйлсийг бол ашиглах маш их зөв зүйл гэсэн үг. За мөн дээрээс нь тэгээд эцэг эхчүүд маань өөрсдөө хүүхдүүдтэйгээ маш зөвөр харилцах хэрэгтэй. Нөгөө өсвөр насны хүүхдүүд чинь маш зөв харилцаж ийж дараа чинь яг тэр босод цаашдаа амьдралд нь хэрэг болохоос хүмүүжил тэр цаг хугацаанд олгогддог учраас тэр цаг хугацаанд нь хүүхдүүдийг маш их ойлгох хэрэгтэй. За мөн дээрээс нь одоо загин зандрахаас илүү эн чинь ийм зүйл байдгийг одоо за бүр болохгүй би ийм зүйл дээр алдчихсан чи ингэж болохгүй ч гэдэг юм ба тийм. Тиймэрхүү байдлаар ярилцвал маш их хүүхдүүд сургамж болох байх. За мөн дээрээс нь цаашдаа тэр хүүхэд аав ээжээс хайцаа даван туулаад аав ээжтэй илүү нээлттэй тийм. Тиймэрхүү аав ээжтэй ажис юу ч нуудгүй байдлаар өсөх бүрэн боломжтой гэж харж байгаа. Сайн нөгөө нэг хохирсон хүүхдүүд гэж ирсэн шүү дээ. Хохирсон хүүхдүүд ер нь хамгийн түрүүнд эхлээд кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар үрж ирж одоо гомдол мэдүүлжинээс гол хамгийн түрүүнд эцэг ихтэй хэлээд эцэг ихтэй хамт ирдэг. За ер нь бол цагдаагийн байгууллага маань ерөөдөө гомдол мэдээлэл ямар ч харилцаа холбооны шуудангаар өгж болж байна. Бичгээр өгж болж байна. Биеэр ирж өгж болж байна. Уцаараа өгж болж байна. Тэгээ ямар ч нөхцөлд одоо ийм Монголигаар хүртэл гомдол мэдээлэл хүлээж авч шалгадаг болсон. За тэгээд ер нь дийлэгтэй бол ерөөдөө сургууль хүмүүжүүлэгч буюу багш нарын мэдээлэл маш их байдаг. За мөн дээрс нь эцэг эхчүүдийн мэдээлэл гэсэн. Ер нь л бол одоо гэдэг тэр хүүхдүүд өөрсдөө ирж мэдээлэл өгж байгаа нь маш ховор. Багш нарын мэдээлэл эсвэл эцэг эхчүүд тэрч мэдээлэл өгдөг гэсэн. Хүүхдтэйгээ бас найз нь юм шиг харилцах хэрэгтэй нэгт. Хоёр тийм бол хүүхдтэйгээ цахим орчинд юу үзэж чинь, юу харж чинь, хинтээ харилцаж чинь тэр хаягийн цаанд хэн байгаа гэдгийг тэгтээ өөрөө мэдэж авч чадахгүй тохиолдол цагдаагийн байгууллагаас тусламж хүсвэл цагдаагийн байгууллагын үр тайлах бол үргэлж нээлттэй байдаг. Мөн дээрээс нь тухайн мэдээллийг хамгаалах, тухайн мэдээллийг задруулахгүй байх чиглэлээр бол тэр бол маш их анхаарал болгоомж одоо харьцаж явдаг гэсэн үг. За тэгээд эцэст нь хэлэхэд энэ цахим орчин гэдэг маань хүүхдүүд хэлдэггүй ер нь хүмүүс нэг талаараа боломж олгож байгаа гэдэг чинь нөгөө талаараа эрсдлийг бол маш их өндөр дагуулж байгаа гэсэн. За тийм учраас эцэг эхчүүд маань хүүхдтэйгээ хинтээ харилцаж байгаа, яг ямар аппликейшн хэрэглэж байгаа, тухайн аппликейшн маань яг ямар зорилготой, яаж тэр аппликейшнийг хэрэглэдгийг хөвчлэн ямар хүмүүс хэрэглэдгийг гэдгийг бол маш сайн сайдар судалж мэдэх хэрэгтэй. За мөн түүнийхээ араас тухайн аппликейшнуудыг хүүхдүүдтэй энэ аппликейшнийг ямар зорилгоор хэрэглэж байгаа, яаж байгаа гэдгийг маш сайн ярилцсны үндсэн дээр энэ гэмтрээс бол төгтөц захим орчинд үлдэж байгаа хүүхдийн эсрэг гэмтрээс бол 100% хамгаалах боломжтой. Мөн дээрээс нь түрүүн хэлсэн хүүхдүүд маань Facebook ч гэдэм Instagram ч гэдэм өөрөө тэрийг гэр бүл гэж бодох юм бол тухайн гэр бүлд орох гишүүнээ өөрөө сонгож авдаг. За тухайн гишүүнийг төгтөхийн үнэхээр таньж мэддэг сайн найз нөхдөд биш бол өөр бус хүмүүсийг ер нь найз нөхдөдийг авахаас татгалзах хэрэгтэй л гэж сэрэмжлүүлмээр байна да. За ер нь бол зөв шүү. Тэгэхээр манай хүүхдүүд маань ер нь одоо ингээд бодит амьдрал дээр уулзаад амьдрал дээр нүрээ хараад юм яриаг бол сошиалч нь битгий нэгтгээрээ
Магадгүй одоо чиний харилцаж байгаа аккаунтын цаана хинч байж болно. Хэрвээ ямар нэгэн асуудалд орлоо гэж бодоход эцэг ихтэй заавал мэддэг дээрээ эцэг их чинь чиний хамгийн сайн найз чинь байх болно шүү. Ингээд өнөөдрийн бидний подкаст өндөрлөө. Манай подкастыг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа.